За ховдын төдийгүй Монголын ард түмэнд одоо маш их хэмжээний үр өгөөж өгөх ёстой байсан хөшөөтийн нүүрсний орд газар одоо яг хэрхэн одоо дахиад алдагдсан нэг маш харамсалтай түүхийг та бүхэнд яг одоо ярьж өгье. За Ховд аймгийн Дарив суманд хөшөөтийн уурхай байдгийг та бүхэн мэднэ. За энэ хөшөөтийн нүүрсний орд нь болохоор тал нь одоо эрчим хүчний нүүрс буюу дулааны нүүрс. Одоо нэг уурын зохинд ашигладаг нүүрс. Тал нь болохоор хагас кокс шинж чанартай. Одоо нэг баяжуулчих юм бол шууд коксч нүүрс болчдөг. Тийм өндөр ачаал бүгдэлтэй нүүрс орд юм байна л да. Тэгээ энэ ордыг болохоор улсын төсвийн хөрөнгөөр 1969 онд өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгөөр хайж илрүүлж анх илрүүлээд 1971 оноос одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж тэр Ховд аймгийнхаа тэр уурын зух станцыг нүүрсээр хангах ажил эхэлжсэн юм түүхтэй уурхай юм байна лээ. Тэгээд цаг хугацааны явцад энэхүү хөшөөтийн ордын яг нөөцийг ингээд ер нь яг ямархуу хэмжээний нөөцтэй орд юм бэ гэж хайгаад эхэлсэн чинь энэ болохоор маш том орд болж таарсан. Одоо багадаа бол нэг 300 сая тонн гэж байна шүү дээ. 300 сая тонн гэдэг чинь одоо энэ нэг ухаан удаг та нар нэг ордыг яриад шүү дээ. Нөгөө энерги ресурсийн хамаагийн минь авцсан гэдэг. Тэр чинь л 400 сая тонн нүүрсийн нөөцтэй орд шүү дээ. Тэгэхээр яг энтэй бараг жишж очихгүй ийм том л орд байхгүй юу. Тэгээ ийм том орд байна. Энийг ер нь одоо нүүрсийг нь тодорхой хэсгийг нь урагш нь бүгд найрамд хятад улс руу худалдан борлуулж энэ одоо энэ Баруун аймгийн тулгуур бүсийн хамгийн одоо стратегийн ач холбогдол бүхий хятадын бомбтой 300 км зайтай энэ том ордын нүүрсийг хятад руу зарж орон нутагтаа орлого олдог болёо гэдэг зорилгын үүднээс хөрөнгө оруулалтыг хайж эхэлсэн байдгийн байлээ л да 2008 оноос ахуулаад. За энэхүү явцад болохоор Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. За яг үндсэн компани болохоор энэ Кайманы арлуудад одоо офшор бүсэд бүртгэлтэй нэг тийм нууцлаг компани орж ирээд нэр нь болохоор Mon Enco одоо Mongolian Energy Corporation гэдэг компани товчлоо. Тэгээд энэ компанийн анхны хөрөнгө оруулалтыг хийж тэр хөшөөтийн уурхаагаас урагшин тэр хилийн бомб хүртэл 300 км авт замын тавиад эдийн засгийн эргэлтэнд оруулаад ашиглаж эхэлсэн одоо Монголын тэр хөшөөтийн нүүрсний ордыг бүгд найрамд хятад улс руу зарж эхэлсэн байдгийн юм лээ. Зөөвөрлөх ажлыг эхэлсэн байдгийн юм лээ. Ингээд 10 гаруй жил дээвэрлж байна. За энэхүү хөшөөтийн нүүрсний уурхайг тэр Mon Enco-гийнхаа ашиглах явцдаа яасан бэ гэхээр бол Ховд аймагт нэг 2000 орчим ажлын байрыг бий болгосон гэдгийг. Тэр нь болохоор жолооч нар л доо. За тэгээд мэдээж бас тэр зам барихад бас тодорхой хэмжээний зард мөнгө гаргасан л байлгүй. Бас нэг тонн нүүрсдмаас $1 илүү 50 цент ч илүү Ховд аймгийн төсөвт нь өгдөг. Тэгээд дээрэс нь анаатаа төлдөг нэг ийм уурхай ингээ яваад исэн. Ингээд Монголын одоо тэр баялаг дээр тийм ээ тэр Хонконгийн хөрөнгийн биржтэй нэг компанийн анхны хөрөнгө оруулалт ингэж ашиглаад маш урт удаан хугацаанд ингээд ашиглах явцад бол 2024 онд та бүхэн сайн мэднэ баялагын сангийн давхар хууль гэдэг хууль батлагдсан. За уг хууль батлагдсанаар юу болсон бэ гэхээр энэ улсын төсвийн өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгөөр одоо хайж илрүүлж одоо нөөцийг тогтоосон орд газруудыг эхлээд бүх бүртгэлийг олжоо гэдэг ажлыг явуулсан. За энэ дотор нь мэдээж ингээд анхандаа бид нар чинь нэг 20 дуурхай орд байна гэжсэн чинь сүүлдээ тэр чинь бүр 100 болоод хувирчихсан гэдэг яриа байгаад байдаг. Тэгээ тэдний нэг хөшөөтэй орд байсан юм байлээ. Тэгээ эхнээс нь ахуулаад ингээд улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь илрүүлж олсон орд юм бол үүний өр өгөөжийг ард түмэн хүртэх ёстой. Одоо амьдарч байгаа бид нэр итгээл үлдэж хоцорж байгаа үр хөвгтүүд нь үлдэх ёстой. Тиймээс тэрхүү уурхайн одоо тэр нийт товцооных нь өөрсдөө нээж илрүүлсэн орд юм чинь нийт товцооных нь одоо 34-өөс 51%-ийг нь бол төр өөртөө үнгүй буцааж авах ёстой. Яагаад бидний нээж илрүүлсэн орд тэр хөрөнгө оруулсан компани 100% эзэн суугаад бүх өргөөж нь хүрд ашиг нь хүртэх ёстой юм бэ. Тэр уурхаагаас орж ирсэн ордынх нь 24% нь болохоор ирээдүйн өв сан буюу одоо тэр үр хөвгтүүдтэй үлдээх үндэсний томоохон том төслүүдийг одоо санхүүжүүлэх ийм ажил зарцуулна гэх мэтлэнгээр ингээд ажлууд явагдсан. За яг энэ ажлыг гардан хэрэгжүүлсэн хүн нь болохоор нөгөө бүрэн эрх төлөөлөгч нөө баялагыг буцааж авах бүрэн төлөөлөгчөөр нэг хэсэг ажиллаад байсан Бацаандан байна шүү дээ. Бацаандаа ажилласан юм бэл. Тэгээ хөшөөтийн нүүрсний ордоор очиод ингээд бүх баримт бичгийг нь аваа шалгаад ингээд үтсэн чинь яалтчгүй одоо 300 сая тонноос дээш нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий орд газарт шууд хамруулж болох үз. Тухайн ордын одоо 34-өөс 51%-ийг нь үн төлбөргүйгээр улсын төсвөд авах зүй ёсны одоо тийм орд байсныг нь олж мэдчихэл тэдний том багийнх нь ажиллаад. Тэгээд
Энэ хөшөөтийн орд дээр ерөөсөө энэ Монко гэдэг энэ одоо гадаадын хөрөнгө оруулалтын компанид ангаараа эзэн суугаад тэр олон сая жилийн турш бүрэлдэн бий болсон тэр ордыг бүх баялагийг ингээд зөөвөрлөд авч явж байгаа нь болохоор ингээд шудраг бус байна. Үүний тодорхой хувь нь үн төлбөрөөр Монголын төрд ирэх ёстой гэдэг бүх бичиг баримтаа ингээд хөөцөлтөд явж исэн чинь Бямб цогт засгийн газрын хэрэгжлэх газрын дараа Бямб цогт нөгөө Бацаандаг шиг шууд өрөөндөө дуудангуудаа чи зайлаа гэж хөг явуулсан байгаа байхгүй. Тэгээд энэ ажил бодоолцсон. Гүр гайхмаар байгаа шүү дээ. Уул нь бол засгийн газрын хэрэгжлэх газрын дараагийн Бямб цогт чинь харин ч бүр тэр тэр Бацаандан мэтийн тэр өөр хүмүүсийг бүр ингэ сайн дэмжиж аль наад улсын төсвийн хөрөнгө өрөөс ордууд ч юу вэ, юуднууд ч юу вэ. Тэгээд энэ арт түмэндээ яаж илүү хөрөг өгж хүрдгүү, яаж илүү хов ишиг хүртээх үү гэдэг асуудлаар санаа зовх хэрэгтэй байтал чинь харин хятадтайгаа нийт халуулаад тэгээд ингээд явж байгаа нь яг ямар учиртай би л ингэж ойлгохгүй байгаа юм. Тэгээд сая сүүлийн үед саясуудаар гарч ирсэн мэдээг хараад байсан чинь энэ Бямб цогт ч энэ уурхад янз янзын шахаа хийдгэлг нь юу явуулдаг нь сонгуулийнхаа юугаар хандив авдаг ч нүгээд янз янзын мэдээлэлүүд байлээ л дээ. Гэтэл тэр хүн өөрийнхөө ингээд улс төрийнхөө явцсан ирэх ашиг тэр мөнгө төгрөг олох гэж ганцхан өөрийнхөө амиа хувийнхаа хэрэгжих төлөө яагаад энэ арт түмний хэрэгжихээс урвж байгаа юм бэ? Би юу нэг ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ бас энэ оюун эрдэнэ засгийн газрын үед ачиж тэгт компани 34% хувьцааг ингээд авах ажил буцааж үн төлбөргүй авах ажил ингээд маш идэвхтэй яваал исэн. Бямб цогтын үер дээр ирээ гацсан шүү дээ. Бүр таг гацсан. Би сая тэр нэг сар гарны өмнө талаараас нэг жижиг рилгээ оруулж илсэн. Тэгсэн чинь цагааныхан чинь Бямб цогтын өдөө салаач өгсөн байгаа шүү дээ. Би чамтай хэлцэл орохгүй зайлчээ гээд. Тэгээд ерөөсөө энэ Монголд орж ирэх бүхэл ингээд гол ажлуудыг гацааж яадаг, хорлж яадаг энэ Бямб цогтыг энэ арчаагүй энэ гачин амигаа ингээд зайлуулаач гэж би энэ Зандан шатар хэрэгсэд хэлмээр. Тэгээд сайн хийж ажил өөрөө сайн ажил хийж чадахгүй. Тэгээд хийж байгаа хүмүүсийг ингээд хөгөөд идэх яг ямар учиртай юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй би.